авч төрдөг байж. За монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулах зорилготой Монголын хамгийн үзэгчтэй Сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Дундгов аймгийн Баянжаргалан сумаас нэвтрүүлгээ бэлтгэж өгч байна. За Ингэр ус 2 дугаар багийн одоо ногоочин Цэндмаа гэдэг одоо сайхан хүнтэй уулзж байна. Таны сайхан өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн сайхан өдрийн мэндийг хүргэе. Танилцуулаач ямар мэрэгжилтэй хүн бэ? Аав ээж нь ямар хүмүүс одоо байсан бэ? Манай аав ээж хөдөөний малчин улсууд байсан. Хөдөө мал малдаг байсан. Би ч бас малчин хүн байсан. Тэгээ хүүхч хуцуuna тэгээд сумын төв дээр ороо тэгээ сумын төв дээр манай хүн бас төвийн хүн бас манай хүн бас ховор хөдөлмөр эрхэлдэг. Тэгээл ногоо цагаа гээл мод тариал одоо. Суман дээр одоо хүүхдүүд хичээл сургууль гэдэг. Тий, хүүхдүүд сургууль. Тий, хүүхдүүд сургууль цугаа сумын төвд орж ирсэн. Хүүхдүүд хэдэн настай орсон? Тэгэл 5 6 настай сургууль цуuna гээл ороод. Хуучин нөгөө таныг одоо хүүхд байхад бол 8 настай ордог гэсэн шүү дээ. Тий шүү дээ. Тэр үед одоо ч цэцэрлэгт эрт авдаг болчиход байгаа шүү дээ. Тэгээл цэцэрлэгт хамрагдахгүй хүүхд сургуульд хамрагдахгүй болчихлоо. Тэгэл одоо цэцэрлэгт хамрагдах ёстой 6 настай хүүхд сургуульд орох ёстой гээл тэгэл 5 настайгаас эхлүүлэл одоо ер нь ирэхгүй бэлдэхгүй л бол сургуульд ч хэцүү болоод шүү дээ. Тэгээд аваачид малчтын амьдралыг ерөөхдөө салгаад байна тий. 2 хуваачдаг. 2 хуваачдаг. Нэг бол 2 хуваагдахгүй малаа зараал төв рүү орчих чинь. Нэг бол 2 хуваагдаал тэгэл янз янз л багш. Тэгээ манайх хувьд бол бөөнөрөө сумын төв дээр орж ирэл тэгэл манай нөхөр ховор хөдөлмөр эрхэлдэг. Тэгэл энэ нөгөө ган төмөр гэж нэг боловсролын сайд байсан юм аа. Тэр чинь 2000 хэдэн онд байлаа да. Миний санджаар ган төмөр сайдын үед л одоо энэ боловсролын шинжилгээл 12 жилийн боловсрол тэгэл бий болгоол. Тэгээд энэ цагаас хойш нөгөө энэ монголчуудын гол суурь болсон нүүдлийн мал аж ахуй энэ малчтын амьдралыг нэг 2 хуваагаад зарим нь ч одоо яг таны хэлдгэр тийм ээ. Ерөөсөө хоёулаа төглөөл. Тэгээ ингээд нэг энэ гажуудл манаас жоохон сөрөг талыг их 10 хэдэн жилийн хугацаанд одоо бас бий болголоо л тоо. Тэгээ зарим нь яг эхнэр нь одоо ирчүүлэн сум руугаа орж ирэх нь ч одоо хайшин дийлхтэй нөгөө бүсгүүчүүд нь сум дээр орж ирээд нэг хашаа бэлэн хашаа байл ороод байхгүй бол шинээр хашаа хатгаал нэг гэр байна. За боломжтойнууд нэг байшин сав байна. Тэгэл хүүхдээ нааш чашаас сургуульд өгнө. За 5 дахьд хичээлэн дуусангууд хөдөө гэрлэг хүүхдээ аваад явна. Нэг иймэрхүү маягтай тий. Тэгээ нөгөө хөдөө зайдуу байгаа малчин ирмэн хүн хүч хүрдэг бай. За тэгээд одоо болсон болоогүй одоо эхнэрийн цай хоолноос хол өөрөө нэг юм хийж идэн. За тэгээд тэрийг хонуулж өмжүүлж идэн. Тэгээ нөгөөх нь одоо гиз дотор эрэхт нь бас нөлөөлнө. Ингээд бас тодорхой хэмжээгээр одоо насжилт нь ч гэсэн нөлөөлнө. За зарим нэг нь одоо ганцаардаад одоо арх дарс уух архинд одоо орох ч гэдэг юм асуудлууд харагдчихлээ байсан. За тэгээд нөгөө бие холдвор сэтгэл холдно гэхчээр бас зарим гэр бүлүүд салж байгаа тохиолдлууд таарж байна гэл. Нэг иймэрхүү гажуудлууд юм аа. Зарим айлын хүүхдүүд чи байранд сууж чадахгүй байна. Одоо 6 настай хөгчин байранд очиход дотор байрны багш аав ээжийг нь арчилж чадахгүй шүү дээ. Тэгээд яалчгүй нөгөө тэр олон хүүхдэд харьцаж байгаа болохоор тэгээ алийг эрхлүүлэх үүдээ багш нар бол тий хэцүү шүү дээ. Хүн хүний хүүхдийг л энэ амьдрал маань одоо хэдэн оноос явчлаа да. 10 хэдэн оноос хэрэгжчихлээ юм чинь. тэгж байгаа хоо чи нэлээд жил болчихчих. Тийм одоо чи 10-аад оноос чи хэдэн он билээ? Би оны мөрччихээ. Ямарс нэг 10 гаруй жил одоо энэ тогтолцоогоор ингээ явчлаа. Тэгээд энийг одоо эргэж харах ёстой юм уу? Эсвэл энэ чигээр нь зэтгүүлээд байх ёстой юм уу? Одоо хэлж мэдэхгүй юм да тий. Харин тий. Малчтад бол хүнд тосч. Малчтад бол хүнд тосч. Дамаагүй нэгдүгээр ангийн хүүхэд бол бүр хүнд тосч. За бас нэг арай жоохон том болцснууд нь байранд бас бие аваа явах нь арай дээр үүдэг. Нэгдүгээр ангийн хүүхэд бол яалт авахгүй цэцэрлэг анх цэцэрлэг сууж байгаа ээж аваас холдож байгаа хүүхдүүд бол дагаал ээж нь ямар ч үс ихний ээлжинд ээж нь за тэгэл аав нь орохгүй тэгэл нэг ийм амьдрал одоо явлаа та тий. Яг л тэр амьдрал. Яг л энэ амьдралаар манайх малаа. Одоо энэ Цэндмаа гэдэг одоо бүсгүн маань суман дээр орж ирсэн. За тэгээ суман дээр одоо
ямар хүүхд хараад ингээд суугаад авах биш. Одоо өөрийнхөө сонирхлоор ингээд хэдэн оноос ногоо тарьсан бүдүү ногоо. Ер нь бол 18 оноос эхэлж Төмс тарив уу? төмс хамгийн дөрөв төмс тарьж үзсэн. Ер нь яагаад төмс тарих болов? Гэхдээ ерөөсөө нөгөө хүнсний ногоо айгүй асуудалтай болсон шүү дээ. Хүнсний ногоо маш асуудалтай болсон. Тэгээд хортоо оргон мэддэхгүй. Хортоо оргууд мэддэхгүй байна. Ногоо муудхаа байсан, илжирхээ байсан гэл. Тэгэл ер нь төмс их амар хуургадаг гэл төмс тарьж үзье гэл. Манай ээжийн талынхан, манайх Дорногов аймгийн Мантахсан бас ирсэн айлгон. Тэгээ энэ нөгөө Дорноговын Мантахын нөгөө цагаан цав гэж тэнд нөгөө манай ээжийн ах トゥ нар тэнд чинь нөгөө нэг цавд айгүй их ногоо тарьцаадаг. Таравсыг айгүй ихээр тарьдаг. Тэнд чинь ногооны орон байсан юм чи. Тэнд ажилладаг хүүхэд нас маань тэнд өнгөрч тэнд тэр таравсан дээр өндсөн болохоор их гоё. Тэгээ энэ зах зээл шилжээд бас л тэр сайхан бүтээн байгуулалт байхгүй болсон шүү дээ. Тийм шүү дээ. Тэр бас их гоё газар байсан цагаан цав гэдэг. Маш их ногоо тарьдаг. Таравсыг маш ихээр тарьдаг байсан. Бидний хүүхэд байхад. Тэгэл манай ээжийн талынхан бүгдээрээ тэгж ногоо оролддог болсод байсан. Тэгэл энэ дээрээ сумын төв дээр ирсэн. Тэгэл малтай мал эхлээл малаа зөөгөл байсан. Тэгэл сүүлдээ зөөх малгүй болсон тэгэл. Тэгээд айл дээрч мал өсдөггүй юм билээ. Сумын төв дээр байсан болсод хөдөө мал бол худлаа юм билээ. Тэгээ ерөөсөө сумын төвөл дагны юм хийхгүй болохгүй юм байна гэлдэгсэн. Тэгээ нөхөр маань бас хуваарь юм эрхлээл бас тэгээ ногоо тарийгээ. Тэгээд мод тари маш их шорон шурга сүүлийн үед шорон шурга маш их тавигддаг бол маш их шорон шурга болж байна. Тэгээ ерөөсөө мод тарих нь зөв юм байна. Мод их тарьгээд гэсэн. Тэр нь бас ажилгүй байгаад байсан. Бас энэ тэнд янз янзын юм хийгээл хуваарь юм хийгээл зөндөө оролцоо болохгүй юм зөндөө оролдоод янз бүр болоод төв рүүч орж үдсэн буцаад чирж үдсэн. Тэгээд бас нэг эвээ олохгүй л яваад байсан. Тэгж явж байгаа л харин манай сумын нэг засаг дараа харин нэг ажилгүй усуудыг хүлээж аваад нэг урилга өгөөд. Тэг яг чадах юм яг юу вэ нөө тэргээрээ. Тэгэл энэ сая 3 4 жилийн өмнөөс нэг хөдөө аж ахуйгаас нэг 2 3 төсөл зарлаад. Тэгээ тэр төсөлд харин орж шалгараад. Тэгээ энэ хүлэмж ходог модогтой болгосон. Түрүүнд нь бол ходогны асуудал усгүй айгу усаа их зөөврөлдөг ус. Тооны савар тэгэл ачааны машинаар зөөдөг, 10 битанаар зөөгөөл хийдэг байсан. Одоо бол хамаагүй хөдөлмөр хөнгөвчлөлцөө ингээ айгу гоё юмтай болсон. За төмс тарьж эхэлсэн байна. Тэгээд лууван манжин төмс хоёр луурам өгсөө бүгдийн төрсөн тарьсан. Тэгэл тарьсан одоо энэ эко тэгээ жоохон тийм нэг жоохон газар өстэй нэг 30 жинэ гихчээр тийм газрууданд 2 3 юм тарьж үзэл тэгээ 2 3 жил тарьж үзээд ер нь болж юм болж гин гээл тэгээ сумаас бас та ийм ногоо оролдох гэдэг бол яг та ногооны юм хамрагдах юм уу тэгээ хөдөө аж ахуйгаас тийм төсөл хамрагдаад тэр шинэ хөдөө төсөл ногоогоо сайхан хангаж одоо бол хангаж байгаа сумынхаа төвийг бол хангаждаг шүү дээ чи ингээл өдөр болгон шууд помидор энэ чи ирээл ингээл энэ юунаас ирээл хаягийн тойр зогсож байгаа хөлөмжнээс авчин манай сумынхан чи хураасан юм авахгүй шүү дээ өдөр болгон шинийг гарчгаа дээрээс газар дээрээс ирээл аавна манай сумынхан бол өдөр болго ирээл авчин одоо тэгэл бүдүү ногоо тарьж байна одоо хөлөмжийн ногоонууд одоо энэ улаан лойл өргөст хэмхийг тарина тий тарина чинжүү тарих уу тарина чинжүүг 2 3 янзын чинжүү тарина за халуун чинжүү, эвэр чинжүү, зүгээр чинжүү тарина, газрын алим тарина, тарвас тэгэл помидор гэхтэл 3 4 сортыг тарьж байна. Тийм ээ чи давж байна. Том нь бүр том шаранч бас байж байгаа. Энэ одоо танаа хөлөмжнийх үстэй. Дандаа манай хөлөмжнийх. Амсаад үзнэ ямар вэ? Ийм том сорт, ийм сортын чихэрлэг байна. Төрлөөрөө. Тэгэл сүүлдээ ногоо их байгаа л ногоогоо дарж сурсан. Ногоогоо дарсан. Тэгээ сум орон нутаг маш их тэмцэн сум орон нутагтаа маш их баярлдаг. Орон нутаг одоо ямар ч багийн дараагаас ихсүүлээл ямар ч засаг дарга ямар ч иргэдийн хурал байсан одоо ингээл та ногоо тарьж гэнэ үү за та яхаар нь та сургууль семинарт явахаар нь үгээл би бол одоо өстэй нэр нэг өнгөрч байгаа юм биш нэр албаны унаа албаны жип унаал сумдууд хүмүүс ирэхгүй байна гэж орилж яхад чил даргын машинтай л очицол зогсож штэ сум орон нутагтаа маш их баярлдаг сум орон нутаг минь үнэхээр гоё дэмждэг тийм болоод бас энэ ажил чи их урамтай явж байгаа штэ тий сум орон нутаг сайн дэмжиж байгаа учраас энэ ажил чи явж байгаа штэ 10 битанаар ингээл тооны савтаа ус зөөдөг байсан бол одоо ингээл гаднаа ингээл худагтай тэгэл худагтай энэ талдаач модтой энтэй хөлөмжтэй тэгээ энэ хашаа чи 2 хүний газар байгаа юм. Энэ хашаа чи 2 хүний газар. Тэгээ дахиад эндээ дахиад өшөө газар аваад тэлээд. Энэ танаа энэ улаан л яагаад юм гоё хамттай. Энийг одоо ямар агаар салхи ямар усаар услаад ийм гоё хамттай болоод байна.
Энэ одоо яг одоо нөгөө янз бүрийн хими бордоо байхгүй бууцаараа тэгээд яг хийж байгаа бордоо нь гэвэл сангас эсгээл хийж байгаа өөр юм байхгүй. Амт нь бүр шал өөр. Тий. Одоо нэг худалдаанд байгаа нөгөө масны ногоо энэ чинь зарим нь одоо тэгээд амт шинт муутай юу ч үгүй. Энийг харин гоё газар ингээд ер нь ногооны аж ахуй бас хөгжүүлэх юм бол их боломж байна. Ягаад гэвэл энэ говийн гоё одоо сайхан нар байна. Энэ агаар салхи энэ одоо тухайн орон нутгийн бас усч байдаг юм уу? Энэ говийн хөрсөн дээр энэ ургаж байгаа юм ялангуяа энэ нарийн ногоонд бол үнэхээр брэнд болж хөгжүүлэх боломжтой юм. Тэгээ жоохон бизнес сэтгүүлтэй сайхан хотод ингээл одоо тэр агаар хөрсний бохирдолд машин төгжиж явж байхаар энэ суманд ирээд нэг сайхан сумын зэрэгэлтэй нэг газар олж аваад газрын эзэн болоод тэгээ тэнцээ ингээд одоо тий одоо жишээлх юм бол хүлэмжээ аж ахуй ингээд бий болоод ялангуяа говийн хүлэмжээ говийн энэ одоо ногоо цагаа бол тийм ээ бүдүүн нарийн гэлтгүй бүгдээрээ л юм брэнд болох боломжтой юм. Тэгээ эн чинь зах зээлд ингээд ялангуяа энэ төв сүрэн газар руу оруулах юм бол энэ одоо баг хангаа газрын ногооноос илүү үн цэнтэй одоо баялаг байгаа байхгүй. Тэгж бодогдсон юм да. тэгэлгүй яг манай говийн хөрс чи айгүй шимтэй. Одоо мал өвөл идэж хийх төлтөрл говийн 3 аймгаас мах авна гэлдэг шүү дээ. Тааны мах авна гэл. Тэгэхээр чил одоо бас ургамал байна одоо газар хөрс сайхан байна. Яалчвал Энэ анх одоо энэ ногоог тарих гал ингээл газар ухаж яхад л ингээл энэ хөөе хөрстэй амар их шаварлаг хөрстэй газар урахгүй гэлдэг. Төмөс хүмүүс идэр айгүй цэвэрхэн ургана шүү дээ. Одоо юу Монгол ногоо гээл тэгэхээр зэрэг нэг юм шороотой хойлолцсон нэг тийм хар юм л гаргаж ирээд байдаг шүү дээ. Одоо та манай төмсийг үзээрэй байшинд байгаа тэр төмөс одоо ингээл энэ шиг ингээл ийм шилэн тэгээ ингээл угаагаал ингээ хальслахгүй манайх хэргэлжтэй манайх өөрөө хальсалдаг. Манай сумынхан ч гэсэн хальслахгүй ингээл хэргэлжтэй шүү дээ. Энд ч айгүй гоё хальслахгүй эдний төмсийг хальслахгүй угаачдаг шүү дээ. Угаагаар хэргэлжтэй шүү дээ. Би ерөөсөө дэлгүүрт ерөөсөө ногоогоо тавьж зардаг шүү дээ. Би одоо 6 хүлэмжтэй. Тэгээ энэ гадаанаа төмсний 3 газартай тэгээд ил талбай дээр газруудаа яадаг. Тэгэхэд чинь манай сумынхан бол ирээл авчихна. За тэгээд сумын иргэд мэн одоо танахыг угсаа бүгдээ мэддэг болсон байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нэрээл баг энэ бэлэн хүлэмжнээс нь баг өөрснөө баг харж байгаа тий. Жинхэнэ одоо нөгөө удаан хадгалаагүй цоо шинэх нэр нь хэрэгэлдэг. Өглөө болгон шинээр нь авч байгаа юм чи өдөр болгон шинээр. Гоё юм. Хүлэмжнээсээ л зарна. Одоо тэгнэ үстэй. За яг зарим хүмүүс нь бол одоо мөнгөөр авчих байх. Зарим хүмүүс нь одоо малаараа сайхан авчигээд л одоо шуудагаар нь аваад тэгээд тэдэн мал ийм мал гээл үн хөлсөө тохиролцоол явчихж байгаа үстэй тий. Тий тэгэл цагаан идэ мэдээ бол цагаан идээгээрээ солилцоол хэрэгцээгээрээ тэгэл. Тийм маягаар ингээд явхад боломж байна. Ер нь бол айлууд бол ерөөсөө нөгөө ногоог тарих хэрэгтэй. Хашаанда заавал орлого олохоос гадна хүнснийхээ хэрэгцээг хангах хэрэгтэй. Хүүхдүүдэд эрүүл ногоогоор хангах хэрэгтэй. Шинэ ургацын ногоо одоо төмс хүмүүс бидрийг сургалтанд суулгаад аймаг руу сургалтанд явбал ингээл яг чинь ногооны чанар бол амар яригдчих байгаа шүү дээ. Хэцүү болсон, илжирхээ шалбархаа байсан ингээл. Одоо энэ жил тарус худалдаж их авсан. Ойр хавийн ах トゥ нар ингээл харж яхад улсууд найр наадам ингээл тарус их худалдаж авч байна. Эрүүл тарус гарахгүй шүү дээ. Одоо ингээд гаргаал ирэхлээр ийм нэг нөжирсэн тийм улаан хүрэн тэгээ одоо энэ жил бол ойр авийнхныгаа харж яхад бол тарус ер нь хитгэхгүй л байна. Аваад айгүй их үнэтэй айгүй их том тарус худалдаж аваад мөнгөөр худалдаж аваад тэгээл ерөнхийдөө өргөжж шít. Идэх юм олдохгүй тий. Би бас тарус тарьдаг юм а тэгээд яг зарж бол чадахгүй байгаа. Хүүхдүүдийн хэрэгцээнээс илүү гарахгүй. Хүүхдүүд идчихгээл тэгээд байна. За цаашдаа ер нь бас хүний зорилго хүсэл мөрөөдөл бол хязгааргүй шүү дээ. Цаашдаа энэ аж ахуйгаа бас ямар хэмжээнд хүргэе гэж бодож байна. Бас энэ ажил амьдралын шаардлагаар энэ тэнд одоо хурал семинар бас хамрагдаж олон одоо шинэ соргог зүйлийг одоо олж сайхан мэдээллийг авч байгаа шүү дээ. Тэгэлгүй яг энэ ногооны талаар сургалтанд явах чих гоё байдаг шүү дээ. Орон нутаг их явуулна уу? Орон нутаг айгүй их дэмжин. Орон нутагтаа л их баярлж байна. Би одоо нутгийн төмөн их сайхан дэмжин. Засаг захиргаа маань айгүй их сайхан дэмжин. Тэр ерөнхийлөгчийн тэрбум модны юунд явсан. Одоо сум орон нутагтаа бас яриад байгаа. Би бас нэг жоохон зурвас газар ойжуулаад өгье орон нутгаа ингээл би одоо энэ орон нутгийнхандаа би хэлдэг. Гаднаа хайцсангуу одоо дунд говийн энэ 15 сумаасаа бас танаа энэ Баян жаргалан сум бас ногоон байгууламж их сайтай санагдлаа. Гоё байгаа зү. Олон цэцэрлэг хүрээлэнгүүд байна. Байгуулга болгон сайхан модоо тарьчихсан, зарим айлууд хүртэл сайхан модоо тарьчихсан.
Энэ бол одоо ингээд бас сайн жишээ байхгүй юу? Сумдууд бол одоо энэ Дундговь аймгийн Баян Жаргалан сумаас санаа аваад сайхан мод сайхан тарих хэрэгтэй юм байна. Мод бол энэ говь газар сайхан ургадаг юм байна. За тэгээ ялангуяа танаа суманд би одоо зуны дэлхийд цагт ирсэн бол одоо бүр нэлээд сайхан ногоон сум дээр л ирэх байж өөрөө анзаарч хараад байгаа. 100 их гоё. Цаг хугацааны үед одоо намарчсан. 10 сарын өнөөдөр чинь 24 болж байна доо. Бас нэлээд оройхон би бас нэвтрүүлгээгээ явуулж байна. Тэгэхэд л ингээд анзаардаг байгаа байхгүй. Тэгээ их сайхан цэвэрхэн сум байна. Танаахан ч бүр уламжил болоод ингээд сумаа одоо хэдэн километрийн одоо 3 км-ийн радиуст одоо ингээд иргэдэн сайхан оролцоод ингээд бүр энийгээ хөвшил болцсон. Их сайхан цэвэрхэн, хоггүй, зэрлэггүй одоо их сайхан тэгээ бүр энэ чулуу хог бүгдийг сайхан цэвэрлээчт юм шүү дээ. Айгуу сайхан. Тэгээ сууд нэг их сайн хин. Тэгээ гоё эдний сум чинь хойны антинтэй нэг сайхан уул байна. Эндээс их сайхан хавтгай чулуунууд байгалийн чулуу гарч ирд юм. Энийг ашиглаад энэ ард иргэд нь одоо хуучны сайхан байгууламж байшингуудаа барьж исэн байна. За иргэдэн ч гэсэн одоо хашаа хороогоо сайхан энэ байгалийн гоё хавтгай чулуугаар хашаагаа барьчдаг юм байна. Зарим нэг нь бүр байшингаа барьсан байдаг юм байна. Их сайхан онцлогтой нутаг юм аа. Тийм шавар нь бас өөрөө гарна. Тэгээ энэ цемент хэрэглэхгүй. Нойлоо ухаал шавар нь гарна. Ерөөсөө ингээд нөгөө шавраараа сайхан энэ байгалийн чулууг сайхан хооронд нь ингээд шавардаал ингээд бүтээн байгуулт хийжтэй. Бас юм бас гоё юм а тий. Зарим газар бол чулуу шавар байхгүй шүү дээ. Тэгэхээр яалтчгүй өөрснөө болоог энэ гаднаас ирсэн улсууд бол их сонирхоод идэв шүү дээ. Манай сум энэ хашааг чулуу хашааг их сонирхоод их гоё юм байна. Өөрөө бат бүх тэгээд энэ ч одоо олон жилийн эдлэгээ даан харахад үзэмжтэй ер нь их гоё юм аа. Энэ Дундговь аймгийн Баян Жаргалан суманд бол ер нь ажиллаж амьдрах ер нь болцоо их дүүрэн харагдаж байна. Залуучууд маань тийм ээ хот хөрөө явсан одоо энэ Баян Жаргалан сумын гаралтай залуучууд маань энэ сумандаа ирээ сайхан амьдрах юм бол эрүүл цэнгийг агаар бүх боломж нөөц болцоонууд байна. Тэгээ одоо энэ бүх сайхан төсвийн байгууллагууд нь бас сайхан нэг үе одоо сайхан болсон байна. Цэцэрлэг сургуулийн хүртээ хэмжээ сайхан байна. Анги дүүргэлтэн цөөх хүүхдтэй байна. Адаглаа за бүр ажил төрөл нь болдог бол одоо энэ нутаг орондоо байгаа эмээ өвөөлөн өр хүүхдээ явуулаад ингээд сургах боломж бүрэн дүүрэн байна. Доктор байранд сайхан байна. Ер нь сум орнууд сайхан амьдрах боломж бүрэн дүүрэн л одоо болоод байна шүү дээ сүүлийн үед бол. Тийм ээ? Манай сум ч одоо энэ чулуу молууныг бол одоо гайхаж байгаа үстэй. Брэнд үн гэж орж ирэн. Жирэмгүй ингээл барьчих штэ. Заавал нэг барилгын хүмүүс өдргуугаад авахгүй штэ. Одоо өөрснөө бариад нураад очсон ч гэсэн эргүүлээ шавраа ялгаал чулуугаа ялгаад шавраа эргүүлэл усан дэвтэйгэл нөхөөл тий. Одоо ер нь тэгээд модал их термээр байгаа юм да улсууд. Мод их термээр байгаа юм. Жил хавар болохоор шорон шуурга ихсэж байна. За манай нэвтрүүлгийн хамтрагч нэг байгууллага байгаа. Манай нэвтрүүлгийг дэмжиж байгаа. Мөнх Ампер Construction гэдэг барилгын материалыг Монголд одоо хямд чанартайгаар үйлдвэрлэхийг зорж байгаа. Мөнх Ампер Construction. Энэ залуучууд маань бас манай нэвтрүүлгийг үзэх дуртай. Тэгээд одоо сумдаа сайхан амьдрахыг одоо их зорж байгаа. Энэ сайхан хүмүүс одоо нэвтрүүлгээр оролцдог учраас энэ хүмүүсийг дэмжийе. Энэ компани одоо үйлдвэрлэж байгаа барилгын материалыг 10% хөнгөлөлтөй үнээр одоо авах эрхийг олгоорой гэсэн. Тэгээ энэ эрхийг бас танд болон танаа гэрүүлд олгоё. Тэгээ энэ одоо Мөнх Ампер Construction барилгын материал үйлдвэрлэдэг газар маань болохоор нөгөө Lego блок гэдэг юм том блокууд сүүлийн хийдэг болсон шүү дээ. Ингээ угсрахад амар ингээд богино хугацаанд. За энэ Lego блокийг үйлдвэрлэж байна. Вакуум цонхнууд үйлдвэрлэж байна. Сэндвич одоо хавтангууд тийм ээ хан болон дээврийн сэндвич үйлдвэрлэж байна. За одоо барилгын дотор гадар одоо будаг эмүүлс чулуун будаг гэдэг одоо байшин байгууламж барих шаардлагатай бүхий л материалуудыг одоо Монголд хямд чанартайгаар үйлдвэрлэхийг зорж байгаа юм хамт олон байгаа. Тэгээ та одоо бас энэ хашаа хороогоо өшөө сайхан тогтчуулах магадгүй одоо өвлийн хүлэмж барих ч гэдэг юм ингээл энд бас нэг сайхан байшин бариад байгаа. Тийм гараж барьж байгаа юм тийм. Гаражтай орон сууц барьж ин энэ тэгэл одоо бас цонх монх дээвэргээл зөндөөл юм хэрэг болох бах. Тэгэхээр хэрвээ шаард гарах юм бол хандаарай. За. Тэгээд та бас 10% хөнгөлөлтөй үнээр эдгээр материалуудыг одоо
худалдаа авах боломжийг одоо танд бас олгоё. За баярлалаа. За мөн одоо энэ завшааныг ашиглаад идэг шиг цэнхэр дэлгэцээр одоо таныг таньж мэддэг сайхан Баян Жаргалан сумынхаа нутгийн уугуул суугуул зон олондоо за мөн одоо Дундгой аймгийн бусад ногоочдоо таныг таньж мэддэг бүх сайхан хүмүүстэй нэвтрүүл гарах өдрийн чин сэтгэлийн сайхан мэдлэгээ төвшүүлнэ үү. За ямар ч байсан одоо хамгийн түрүүнд орон нутгийнхандаа маш их баярлж байна. Сум орон нутаг загсаг сэргийнхандаа одоо маш их баярлж байна. Айгүй их дэмждэг намайг. Одоо ямар ч үед байсал одоо унаа гаргаад бензин гаргаад хаач сургалтанд явхад бол одоо тэгэл албаны унаатай л явдаг. Одоо сум орон нутгийнхан маань маш их дэмжиж дэмжлэг бас маш их чухал. Ногоо тархич одоо айгүй их бас ногоо тарина гээл зүгээр нэг шороонд нэг төмс булаад болчдаг гэд биш шүү дээ. Айгүй их зардал чирэгдэл гарна тэгэл мэдгүй чадахгүй юм их байна. Явна суун тэгэл айгүй их асуудалтай ш. Ногоогийн чинь дөнгөж булаад хайчихгүй. Жоохон хүүхэд ажтай л ингээл байнга хөлөмжийн ногоог бол байнга бөөцөж байна. Тэгээ энэ бүх бололцоогоор ингээл хангаал орон нутаг маань маш их дэмжээл энэ усгүй бол говьд бол ногоо тарина гэдэг бол худлаа ажил. Тэгээл энэ усуунд энэ хашаа хороо энэ бүх юмыг л орон нутаг засаг захиргаа маань дэмждэг. Тэгээ орон нутгийнхандаа одоо засаг захиргааныхандаа маш их баярлж байна. За тэгээ одоо нөгөө худалдаа авагч нартаа маш их баярлж байна. Одоо ямар ч хэрэглэгүйгээр л өөрснөө ирээд л авчдаг. Маш их урам хайрладаг. Хаач явсал урам хайрлаад гоё шүү таних тийм шүү танай ногоо тийм шүү гэд хаач явсан ингээл орон нутгийнхан маань надад ингээ айгүй их дэм өгдөг. Тэгээ тэрэнд бас маш их баярлдаг. За тэгээд одоо Дундговынхаа юу ногооныхаа хамт олонд их баярлж байна. Бид нар ч одоо намар үзэсгэлэн худалдаа гарал нэг уулзсан шүү дээ. Хаваржингаа мүлгэж хүрзээ барайл мүлгэж гол намрал үзэсгэлэн худалдаа гарал 10 сар гаргаад л бид чинь нэг сумаараа цуглаа шүү дээ. Намрын баяраа намрын баяраа тэмдэглээд тэнд чинь бас их гоё шүү дээ. За тэгээ тэр хамтрагч нартаа бас маш их баярлж байна. За сайхан байна тэгээд. Та чи их сайхан хоолой түм шүү дээ. Их сайхан дуулдаг бах та. Дуулахгүй. Ямар ч их гоё ярьдаг хүн байна. Гоё хоолойтой юм байна. Тэгээ орон нутгийнхандаа л их баярлж байна да. Ер нь тэгээ юмыг хийхгүй байгаад байвал хүн хийхгүй бол би өөр нурууны суулттай аваарт ороо тагалгааны заалттай 3 хилээс дээш юм өргөхгүй тийм заалттай. Тэгээ хүүхдүүд маань эдэр бас юм хом бити тарь эдэргээд ихэнтэй 2-3 жилийн өмнө их хордог байсан. Тэгээд хөдөлмөрлөөл байх юм бол одоо тэгээ өвчин яриа суугаад байвал хүн суугаалах нь үлээ. Тийм шүү дээ. Хөдөлмөрлөөл яваад л байх юм бол тэгээ тэрийг мартаал хөдөлмөрлөөл явал яаж энэ ногооны ард гарантаа гэж хүмүүс намайг ийм нуруутай яаж ногооны ард гарантаа гэж тэгдэг байсан. Тэгээл ингээл хөдөлмөрлөөл яваад. Манай нэг нөгөө физик имчилгээ байхгүй. Хүн одоо хөдөлж ивэл одоо нөгөө тэр холбоос шөрмс энүүд нь ажиллаж тэг бие организмаа хамгаалж идэг. Тэгэхээр одоо эн чинь бас дасгал хөдөлгөөн хийхгүй тэгэл за би тийм гээл одоо хойшоо суугаад байвал улам л нөгөө хөдөлгөөн хомсдол улам л даймжир шүү дээ. Тэгэхээр таны энэ хөдөлж байгаа чинь бас энэ бас эргээд бас надад маш их эрүүл мэндэд ач тустай гэж би бас үзтээ. Би одоо тэгээ манайх ирэх жил ойтой шүү дээ. Хариу ойтой манай одоо 100 жил болно. 100 жилийн ой болох гэж. Одоо ойгоор бас сорт морт юм асал анх мэдхгүй л одоо юу сорттой мантай л энэ тарьсан юм аа яаж ургуулнаа гэж бодож ийсэн. Тэр орон нутаг дэмжиж ирэхлээр хүний өөрийн хариуцлага ухамсар бас их сонирн болдго юм билэ. Ингээд одоо би танд 40 төгрөгийн юм өглөө та одоо ингээд дэмжлэг хүсээл за хөлөмж урагдчихлаа гээл хүрээл очиход хөлөмжний гэлгаар солиол өгнө. Тэгэл нөө ард дээр нь хариуцлага бодогдож байгаа юм чи. За би одоо ийм их юм авцсан. Ийм их юм надад дэмжээд өгсөн шүү дээ. Би одоо өстө энийг л тарихгүй бол болохгүй шүү дээ. Энийг ургуулахгүй бол болохгүй гэд. Тэгээ өглөө хөлөмжөнд ороход эдэр бол айгүй гоё байдаг шүү дээ. Хайруудаа гээл өглөө хөлөмжөнд ордын. Тэгээ манай хүүхдүүдэд хайруудаа гэхгүй мөлтөрөнгө та хөлөмжөндөө өглөө орох болгондоо хайруудаа гэдээ орох юм аа гээл. Тий айгүй гоё шүү дээ. Ногоо нэр үнэхээр гоё. Сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгийг та хэр үзэж байна? Үзлгүй дээ би ч одоо пен шүү дээ. Ногоо цагаа тарьдаг хүмүүсийг их харуулдаг байгаа шүү. Амар ажилтай хүмүүс их байна шүү дээ. Аав шүү дээ. Тэгэхээр хашаа машаа гэдэр айгүй гоё тогтчулж шүү дээ. Яг үнэ тий. Өөр ингээд одоо усан оргилоор энэ төр хийгээл тий. Чи хашаа ороог ямар гоё болгож байна. Бисэтг саадтай болоод зарим газар усан бассейн хүртэл дотроо хийгээд харин тэгж яага болохгүй шүү дээ. Амар гоё тий болохгүй юм байхгүй. Тийм барууны орнууд гадны кино ши үзэхээр л гоё байгаад идэв. Монголчуудсан тэр боломж нь байгаа шүү дээ. Хамгийн гол нь тэрийг санаа аваад сэтгээд өөрснөө хөдөлмөрлж чадах юм бол одоо бүрэн боломж шүү. Танах бол энэ сайхан байгалийн хавтгаачлал байна. Тэр хавтгаачлалуугаараа нэрээ энэ хашааны дизайн тэр зургийг гаргаж байгаа л хичнээн гоё тогтчлт хийж болох уу тий? Тийм шүү дээ. Боломж бол бүрэн дүрэн байна. Бүрэн байгаа.
Сайхан байна, сайхан байна. За, хоёул өндөрлөх үү? За тэгээ. Гоё хоолойтой, гоё ярьдаг хүнчтэй, гоё дуулмаар юм. Нэг сайхан Гүү. чи айдууны хамтаагаар хөрвөл сайхан шүү дээ. Ястай дуулж барах. Дуулт. Найранд очиод дуулах уу? Дуулахгүй. Одоо тэгээд чи найранд оцсон болгон дуулдаг гэсэн үг юм уу? Яг нөгөө алгасан авчдаг л юм болов яадаг юм бэ? Оцсон найранд оцсон ер нь дуулахгүй гарч болдгоо юу? За тэгээд дуулна л гэж ядیں۔ Дуулж чадахгүй. Найранд очиод та дуулна өстэй. Гүү. Дуулдаг юм уу? Дуулахгүй. Ямар сони. За. За болъё.